Ховд аймгийн хэмжээгээр 620 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн судалгаа бий. Эдгээрээс 320 хүүхэд нь Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэгхийн холбоонд бүртгэлтэй ямар нэгэн байдлаар тус төвөөс үйлчилгээ авдаг гэх мэдээлэл байна. Тэгвэл жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тохиодог олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэгхийн холбооттой хамтран зорилтод 15 хүүхдэд сэргээн засах нүхэн сэргээх нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Энэхүү сэргээн засах үйлчилгээнд тус төвд бүртгэлтэй 1-ээс 16 насны 15 хүүхэд хамрагдан эмчилүүлж байна. Дээрх хоёр байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа сэргээн засах үйлчилгээ 5 дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн жилүүдийн тухайд давхарсан тоогоор 125 хүүхэд сэргээн засах эмчилгээнд хамрагдаж 12-оос 13 сая төгрөгийн санхүүжилт бүхий эмчилгээ сувилгаа хийлгэсэн байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зорилтод бүлгийн иргэдэд тэтгэвэр тэтгэмж хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгмийн халамжийн нэг үйлчилгээ бол олон нийтийн оролцоонд төвшүүлсэн халамжийн үйлчилгээ гэж байдаг. Энэ үйлчилгээнийхээ хүрээнд бол бид нар төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын хийж чадахгүй байгаа үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх ийм ажил байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаа маань хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас магадлалын эт хэмжлийг 2 жилд нэг удаа авдаг байж байгаа. За өнөөдрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эцэг эхийн холбооны магадлалын эт хэмжил бол 2017 онд авсан. Тэгэхээр 17-18 онд үйл ажиллагаа явуулах ийм боломжтой. Тэгээд 2017 оны хувьд бол 30 хүүхдэд сэргээн засах үйлчилгээг орчин үеийн тоног төхөөрөмж болон уламжлалт бариа цэцлээ гүйцэтгэж ажилласан бол энэ 2018 онд бол 15 хүүхэдтэй ажиллахаар ингэж хамтарч ажиллахаар ингэ төлөвлөгөө гаргаж ингэж ажиллаж байна. Сэргээн засах үйлчилгээгээ тус төвийн хөдөлгөөн засалж багш ажилчид эцэгчүүд болон бүсийн онцлогоо эмчилгээний төвийн мэдрэл сэтгцэх хүүхдийн эмч нарын хамтын оролцоотойгоор явуулж байна. Дээрх 15 хүүхэд нь сэргээн засах үйлчилгээнд заавал хамрагдах шаардлагатай харгуултын үлдэцэх хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд юм. Иймд эдгээр хүүхдүүдийг эрүүл мэндийн үйлчлэгт хамруулан эмчилгээ эхлүүлж бомб тавих, цахилгаан массаж, усан эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээнүүдийг хийж байна.